сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Багшийнх нь өнөөдрийн загвар зөвлөл математик нэмэх үйлдэлийн чанар ашиглан хялбар аргаар үйлдэл хийх сэдв үздэскэнэ. Хичээлийг бол 5 багт хувааж хэдүүлэх хичээлээ үргэлжлүүлэн явнаа. Ямар мал аль бүс ямар малаар тэргүүлдэг вэ? 1-р баг баруун бүс, 2-р баг хангайн бүс, 3-р баг төвийн бүс, 4-р баг говийн бүс, 5-р баг зүүн бүс. Ямаа, үхэр, хонь, тэмээ, адуу. Баруун бүс буюу ямаа 6,64,303 мянга. Үхэр 1,211,910 мянга. 3-р багийн төвийн бүс хонь 4,903,369. Говийн бүс тэмээ 176,435 мянга. Зүүн бүс 628,307 мянга. Дараагийн даалгаврыг ажиглаж хараарай. 5 хошуу малынхаа тоог уншаад томилоорой. Тоогоо сайн ажиглаж хараад хүүхдүүдэд 10,000-аар томилно шүү. $10,000-аар томилохдоо өмнөх оронгоо харна гэдгийг хүүхдүүдэд сайн ажиглаж харна шүү. Ажиглаж санаарай. Тоогоо сайн харна шүү хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ томилсноо шалгацгаая. Ямаа 6,60,000. Үхэр 1,210,000. Хонь 4,900,000. Тэмээ 180,000. Адуу 630,000. Бүгдээрээ зөв томилж өгдүүдээ. За сайн ажиглаж хараарай. Бүгдээрээ зөв томилсон бол маш сайн байна бүгдээрээ. Энэхүү хүснэгтийг сайн ажиглаж хараарай хүүхдүүдээ. Бүс бүсийн малын тоо харагдаж байна тийм ээ. Одоо тэгвэл ямар даалгавар гүйцэтгэх нь вэ гэдгийг харцгаая. Бүс бүрийн нийт 5 хошуу малын тоог олцоогоорой хүүхдүүдээ. Бүсийн тоо толгойгоо сайн хар, тоо толгой малтай вэ гэдгийг сайн харцгаа шүү хүүхдүүдээ. Бүсийнхээ 5 хошуу малын тоо толгойг сайн ажиглаж хараад нийт тоогоо олцгоо.
болж байна уу хүүхдүүд ээ? Эмх үйлдэл ашиглана гэдгээ та бүхэн маань сайн санана шүү. Бүгдээрээ одоо нийт 5 малаа олцгоос нь харцгаая. Бүс бүсээрээ сайжилж харъя шүү хүүхдүүдээ. Баруун бүс нийт малын тоо 12,543,829. Хангаан бүс 16,28,214. Төвийн бүс 9,598,969. Говийн бүс 4,311,016. Зүүн бүс 7,480,453. Одоо тэгвэл та бүхэн маань зөв олцгоожээ. Маш даалгавраа сайн гүйцэтгсэн байна. 5 хошуу малын тоогоо нэмхийн чанарыг ашиглан хялбар аргаар бодоорой. Бүгдээрээ түрүүнд бүс бүсээр малын тоогоо гаргасан. Тэгвэл одоо та бүгд маань нэмхийн чанар ашиглаж гаргана. Тэгвэл одоо бүгдээрээ малын нүд тоонуудыг харцгаая. За өвхөр, тэмээ, хонь, ямаа. За адаг хялбар аргаар олохтой болонгууд нэмэх үйлдэлийг бүгдийг ашиглаж байгаа боловч дараа нь ижил цэвэртэй тоонуудыг хооронд хаалт хийж гүйцэтгэж байна. Өвхөр дээр мөн адилхан хаалт ашиглаад хялбар болгож бодож байна. Тэгэхээр нэмхийн чанар буюу хаалт ашиглаж бодож байна. Та бүхэн маань ажиглаж харж байгаа тийм ээ. Хосолмол арга буюу холимог аргыг ашиглаж бодож байна. Бүлгэлж байна. Холимог буюу бүлгэлнэ гэж ярьдаг тийм ээ. 5 бол 5-тай нь 7 дээр 3-ыг нэмээд 10 гэдгээр гаргаж ирж байгаа. Тийм ээ 10-т хэтрүүлэхгүйгээр хооронд нь нэмж хялбар аргаар бодож байна. Нэмхийн чанар ашиглаж бодож байна. Хаалт ашиглах буюу бүлэглэх. Дараагийн даалгаврыг ажиглаж хараарай. Түрүүний бүсийн нийт малын тоон гаргасан хүснэгт байна тийм ээ. Хангаан бүс, төвийн бүс ямааны зөрүү хэд байх бол? Тэгэхээр хангаан бүс, төвийн бүсийнхээ ямааны тоо толгойг харах нь шүү дээ хүүхдүүд тийм ээ. За бодцоос нь хүүхдүүд ээ. Тэгвэл зөрүү нь 3,741,209 байна. Дараагийн бодлоо хангаан бүсийн адуу говийн бүсийн адуунаас хэдээр илүү вэ? Мөн адилхан бас адууныхаа тоо толгойг харна тийм ээ бүс бүсийнхээ. Тэгвэл 553,225-аар адуугаар илүү байна. Тийм ээ. Хангаан бүс нь. Гэрийн даалгавар сурах бичгийн хуудас 19.
дасгал 88-ыг хийж гүйцэтгэх нэ хүүхдүүдээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.